За Монгол цэргийн өдөр орчин цагийн зэвсэг төвчин үүсгэн байгуулагдсны 105 жилийн яг тохиолдуулан уламжлалт анагаах ухааны танхимын 2 дугаар курсын хохид хөвгүүддээ цэцэг урлаж бэлгэллээ. За анх удаа хийсэн учраас хүндрэлтэй байсан маань гэвч тэд эрэгтэй хүн цэцэг өгдөгч авах нь ховортол шантралгүй суусан байна. Хөвгүүдийн хувьд огтон сэтгэл шингээ хийсэн онцгой бэлэг болгож чадсныг онцоллоо. Манай ангийн хотод болохоор ярилцаад хөвгүүдээ баярлуулъя гэдэг шийдэл байгаа. Тэгээд ер нь 3-4 хоногийн өмнөөс ер нь бэлдэж эхэлсэн. Тэгээд хичээлийн хажуугаар болохоор цаг заваа бас жоохон гаргаад өөртөө цэцэг хийсэн байгаа. Яг цэцэг өгж байгаа яг давуу тал нь гэх юм бол ань цэцэг өгөх юм бол бас эрэгтэй хүмүүс болохоор ачилж чадахгүй өхүүлчин гэж бодоод энэ цэцэг нь болохоор өхөхгүй цэцэг гэж бодож чадсан. Ер нь баярлах байх гэж бодож байна. Бас амар ч сандарч байна. Би өмнө нь хичээсээ нэг удаа цэцэг авч үзчихсэн. Тэгээ ангийнхаа охтуудаас амьдралтаа ер нь цэцэг аавна гэж бодож байгаагүй, төсөөлж байгаагүй. Тэгээ авч ирсэнээ маш их баярлж байна. Тэгээ бас гайхшруулж чадлаа манай ангийн охтуудаа баярлалаа гэж хэлье да. Амар таалагдсан. Тэгээд ер нь ингээ бэлэг өгнө гэж бодоагүй. Бид нар одоо ингээд хүлээлт ч байх хөтэй тэгээд ер нь бол тэгээд амар баярлж байна. Тэгээд ингээ өөрсдийнхөө гараар хийсэн юм шиг байна. Ингээ харахад их нэлээ сэтгэл шингэсэн байна гэж бодож байна. Нэг өмнө нь ер нь бол нэг эрэгтэй хүүхэд цэцэг өгж үзээгүй л дээ. Тэгээд нэг эрэгтэй хүүхэд угаасаа эмэгтэй л авна гэснээс эрэгтэй нь авч байгаагүй болохоор бас сонин соргоог мэдрэмж өгөх юм болов гэж бодоод тэгээд л ер нь цэцэг өгье гэж бодсон. Хөвгүүдээ өгөх жоохон сандарлаа. Тэгээд бас нэг яг яаж хүлээж авах болов гэж бас амар бодсон. Тэгээ хүлээж авсан нь хэр таалагдав? Яаж хүлээж авав? Тийм манайд айгүй хөөх хүлээж авлаа л да. Тэгээд бодсноос ер нь айгүй гоё л. Ер нь бол цэрэгт явсан яваагүй угаасаа л эрэгтэй хүн шүү дээ. Тийм болохоор ингээд цэргийн баяраар ингээд эрэгтэй хүний баяр чи ер нь бол цөөхөн ихэвчлэн эмэгтэйчүүдийн баяр байгаад идэг учраас тийм болохоор ер нь цэргийн баяраараа бүхэл эрэгтэй хүмүүс баярлах хэрэгтэй гэж бодож байна. Монгол улсын хэмжээнд эрс цэргийн баяр олон улсын эрэгтэйчүүдийн өдөр аудын баяр хэмээн жилдээ 3 удаа эрэгтэйчүүдэд зориулсан баярын өдөр тохиодгоо. Гэвч нийгмийн дунд цэрэгт яваагүй л эр хүн эрс цэргийн баярыг тэмдэглэх нь зохисгүй хэмээн үзэх хүсэл цөөнгүй. Эрэгтэйчүүд гэр бүлийнхээ 50 байдлын төлөө үргэлж хичээн зүтгэж байдаг. Иймээс эрэгтэйчүүдэд анхаарал хандуулах, гэр бүл, нийгэм, боловсролын чиглэлд тэгш байдлыг дэмжих хэрэгтэй юм а.